Эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр Монгол улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд ерөнхийдөө дэмжиж байна. За улсын хурлаас батлах хуулийг илүү чанартай чамбай болгох боломжийг нээж өгсөн хэд хэдэн санаануудын тулд тусжээ. За гишүүн санаачилсан хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг хадгалахын тулд ажлын хэсэгт өөрөө орох, санал хураалтын өмнө ахин үзэл баримтлалаа тайлбарлан хэлдэг байх. Мөн хуулийн төсөлд байнгын хорооны саналаар хууль зүйн болон эдийн засгийн үр дагаврын тооцооллыг ахин нягтлж хийх. За шаардлагатай бол 60 минутын хугацаанд гишүүд мэтгэлцээнийг зохион байгуулах гихчээтэйгээр гарч байгаа хуулийн төслийг илүү чамбай болгох ийм зохицуултууд орж ирснийг бол дэмжиж хүлээж авч байна. За түүнчлэн улсын хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх үйл ажиллагааг илүү зохион байгуулалтын хувьд оновчтой болгосон санаануудынд туссан байна. За дээр нь улсын хурлын гишүүний сахилга хариуцлагатай байдлыг дэвшүүлэхэд чиглэсэн зохицуултыг оруулж ирсэн байна. Тухайлх юм бол төслийн 8-6-ад ээлжид чуулганы хугацаанд гишүүний эрт саналаа бичлэн өгсөн байдал чуулганы хуралдаанд асуулт асуусан, үг хэлсэн тоо, дотоод гадаад томилолт, хууль тогтоомжийн төсөл санаачилсан, хамтран санаачилсан, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хян шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал, гаргасан зарчмын зөрүүтэй саналын тоо, энэ хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэх мэдээллийг олон нийтэд ил тод тогтмол мэдээлнэ гэж оруулж ирсэн байна. За энэ бол иргэд сонгогчид төлөөлж байгаа төр цугаа төрийн зүтгэлтний ажлын явц байдлыг сонгогчид харж дүгнэхэд бол болохоор зүйл. Гэхдээ энд эргэж харах бас ганц нэг зүйлүүд бол байна. Улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмээр бол ёс зүйн дэд хорооны дарга идэх оролцоолны талаар хуралдаанд оролцохоор танилцуулж болно гэж заасан байдаг. Харин энэ төсөлд олон нийтэд тогтмол хэн мэдээлэл хүргэх вэ гэдэг нь бас тодорхой бас байгааг эргэж харах хэрэгтэй байна. За идэх эрс оролцоог ээлж чуулган дуусахад нэгдсэн байдлаар мэдээлнэ гэсэн энэ зохицуултаас байгаа учраас энтэй энийг нэгтгүүл яасан бэ? Тогтмол байнга мэдээлнэ гэж яхаар зүгээр чуулганы төсөлд нэгдсэн байдлаар мэдээлэл яасан бэ гэсэн энэ саналыг хэлмээр байна. За ер нь улсын хурлын гишүүний ажил үүргийн онцлог бол бас нэлээд төвлөрч ажиллах юм шаардлагатай болдог. Тэгэхээр байнга хуралд орно, байнга санал асуулт хэлнэ гэдэг маань болоод ирэхээр маш хэмжээгээр бас цаг хугацааг авах учраас ерөнхийдөө өөрийнхөө ажиллаж байгаа тэр хуулийн төсөл дээр илүү төвлөрч ажиллахын боломжийг энэ зохицуулт бас хязгаарлах вэ гэсэн юм бодол төрж байна. За гишүүдийн ёс зүй сахилга хариуцлагыг дэвшүүлэхийн тулд ёс зүйн дэд хорооны эрх үүргийг нэлээд нэмэгдүүлсэн юм зохицуултууд орж ирж байна. Тэгээд ер нь бол ёс зүйн дэд хороо бол ирсэн гомдол хүсэлт эрцийг шалгах хүрээнд ажилладаг байсан бол энэгээр бол гишүүдийн эрцээс гадна итэх оролцоо ёс зүйн хэмжээний зөрчил гарвал шийдвэрлээд хариуцлага тооцоод явахаар эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн юм зохицуултууд орж ирж байгаа. За хүлээлгэх хариуцлага нь ч бас тодорхой. Тэгээд нэлээд бас чангарч орж ирсэн байгааг бол анхаарах хэрэгтэй байна. За улсын хурлын дотоод асуудал тэр тусмаа гишүүний ёс зүй сахилга хариуцлагын асуудлыг хамаарах тул дэд хорооны статустай байхаар оруулж ирснийг бол ерөнхийдөө дэмжиж байна. Төслөөр ёс зүйн дэд хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлсэн бөгөөд бүр улсын хурлын дэд даргыг заавал оруулна. Тэгээд улсын хурлын дэд дарга нарын аль нэг нь ёс зүйн дэд хороог ахалахаар оруулж ирсэн байна. Тэгэхээр намын бүлэггүй улс төрийн хүчний төлөөлөл ямар оролцоотой байх вэ? Нэгэнд гишүүний хариуцлагын асуудал яригдах учраас улсын хурал дахь улс төрийн намуудын төлөөлөл жигд орох тухай асуудлыг энд бас тусах хэрэгтэй гэж харж байна. За ёс зүйн дэд хорооны даргаар насаар хамгийн ахмад парламентын гишүүнийг сонгодог байвал За нэмж 1 минутаар. Монголчууд ахын хэлж дүүн сонсно гэдэг. Тэгэхээр дөнгөж сая парламентын танхимд гишүүдийн дуу чангарахад иргэдэл гишүүн ганц дуурахад бүгдийг нам болгож байна. Тэгэхээр энэ соёл өнөөдөр хүртэл хүчтэй байгаа учраас ахмадаар нь ахлуулах, хамгийн ахмад гишүүнээр ахлуулах ийм саналыг бас эргэж харна гэж үзэж байна. За ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг зардалтай болгож байгаа нь бол бас их сайн байна. Ёс зүйн дэд хорооны ажил үүрэг нэмэгдээтэй холбогдуулаад ажлын албыг бас бэхжүүлэх тухай тодорхой санаануудыг энд тусах хэрэгтэй гэж бодож байна. Түүнчлэн ёс зүйн тухай асуудал нь болоод тэрээр гишүүдийнхээ ёс зүйн асуудал, нэр хүнд алдар хүндтэй холбоотой асуудлыг авч хэлцэж идэг учраас ер нь ёс зүйн дэд хороод ажиллаж байгаа гишүүний үндсэн үүргээс гадна өшөө илүү жаахан галтай асуудлууд руу орж ажиллаж идэг. Тэгэхээр энэ гишүүдийг хамгаалах асуудлынд яах вэ? Энэ гишүүдэд ротац гэж сэлгэн ажилуулах энэ санаануудыг энд тусах уу гэсэн ийм зүйлийг хэлмээр байна. За тэгээ энэ хуулийн төслийг ерөнхийдөө дэмжиж байна.